За сайн байцгаана уу бүгд нь оройн төргий. Тэгээд унш бас дахин уншээ. 15 дахь ном маань өнөөдөр 8 сарын дугаар. Тэгээд би нэг ном уншсан болохоор тэнийг босдоо хуваалцах гэж бодсон юм аа. Тэгээд энэ ном болохоор бас нэгэн тийм өөрөмц нэртэй. Ерөнхийдөө мөнгө олцгоо, баян болцгоо гэсэн нэг тийм нэртэй. Японоор бол Kanamo Recipe гэдэг хэлсэн. Англиар болохоор The Secret of Money Making гэдэг байгаа. Ямар ч нэг мөнгөтэй болох тийм нууцыг энэ номоос нэг суралцъя гэж бодоод. За баасан бас орчуулсан байсан. Би болохоор энийг ерөнхийдөө уншаад ойлгоод мөнгө олдог бизнес гэж юу юм бэ гэдгийг энэ ном нэлээд тайлбарсан болов уу гэж бодоод бас Монгол гарчгийн мөнгө олдог бизнес гэж бодож байгаа. Тийм. Тэгээд өөрийгөө танилцуулах юм оруулаад тэгээд Явсран гэдэг Японд IT-гаар ажиллаж амьдардаг байгаа. За. Тэгэхээр энэ одоо баруун тал харагдаж байгаа. Бас нэлээд өрөмөц дэкийн ковертэй. Тэгээд энэ номын зохиогч маань түрүүн бас хэлсэн тэр Jigyoka bot гэдэг одоо англиар гэх юм бол entrepreneur bot гэх юм уу тий. Тэгээд монголоор гэх юм бол гарагийн бизнесийн бот гэсэн нэг тийм нэрээр энэ номоо бичсэн хүн байгаа. Тэгээд энэ номоо бичихдээ бол яг өөрийнхөө яг ямар хүн хаана юу гэдэг гэдгийг бас нэлээд нууцлсан. Гэхдээ номон дээр бол өөрөө дуртахтаа бол ерөнхийдөө номны тайлбар дээр бичихдээ энэ хүн бол Токиогийн их сургуулийг ерөн сурж агаад дундаасаа бас ерөнхийдөө өөрөө гараа явцсан. Бас нэг тийм хүмүүс яадаг нэг сургуулиас дундаасаа гараа бизнесийг явуулдаг тийм хүн. Тэгээд 2010 оноос хойш одоо бараг 11 жил хямаа сургуулаа хаяад тэгээд бизнес хийж эхлээд одоо ерөнхийдөө өөрийн бас төрүүлсэн бизнесүүдээ бас баяа тэгээд зараад бас шинэ бизнес хийгээд бас тэгээд ерөнхийдөө жилд эргэлздэг мөнгө нөх юм бол одоо Японоор Jioka гэдэг байгаа. Тэгээд бас нэлээд багахгүй их мөнгийг бас жилд олдог хямаа эргэлдүүлдэг бас нэг тийм хэмжээний тийм франчайз үүсгэсэн. Тийм бас нэлээд алдартай хүн байгаа. Тэгээд яг энэ номыг ийм нэрээр бичсэн ч гэсэн яг медианод болохоор яг энэ хүнтэй очиод уулзсан байт юм байлээ. Гэтэ би бол ингээ хайгаад яг ямар хүн юм бэ гэдэг нь олдог. Тэгээд иймэрхүү мэдээлэлтэй юм байгаа. Тэгээд номын гэх юм бол бас нэлээд бас шинэ ном гэх юм уу. Тэгээд 2020 оны 12 сард анх яг published болоод Amazon дээр тавигдсан. Тэгээд Японы ном байгаа. Тэгээд ер нь Японы хэлээр бичигдсэн. Тэгээд миний хувьд гэх юм бол ер нь яг энэ Японы ном аваад уншсан байгаа. Тэгээд гарсан дээрээ гэх юм бол Amazon-ийнхоо энэ бизнестэй холбоотой парт дээр бас номер 1-ийг бас нэлээ баг хугацаанд хэрэгжилсэн байлаа. Тэгээ номын зузааны хувьд гэх юм бол Steam зузаан ном биш. Тэгээ номын дээр болохоор нэг 150-аад хуудастай гэж бичсэн байх шиг байсан. Тийм. Бас уншихад бас нэлээд лөхөн ном байсан. Тэгээд номын агуулга гэх юм бол яг энэ бас энэ recipe гэдэг байгаа. The secret гэдэг байгаа. Ер нь мөнгөтэй бизнес хийхдээ баян болох зориулсан ийм одоо зүйлүүдийг одоо манай зохиогч минь өөрөө олж гараад тэднийгээ бүгднийг нийлүүлээд нэг тиймэрхүү бас гол поинтуудыг цуглуулад ном бичсэн байгаа. Тэгээд энэ номон дээр бас түүнийг танилцуулдаг. Тэгээд нийтдээ бол энэ номон дээр бол нэг 15 тийм нууц жор гэх юм уу тий цэс байгаа мөнгөтэй болох. Түүнийг бол ингээд ерөнхийдөө жишээтэйгээр бас нэлээд ойлгомжтой тайлбартаагаар энэ номон дээр өгүүлсэн байгаа. Тэгээд тийм зохиогч маань дурдахтаа бол яагаад би энэ номыг бичсэн бэ гэдгийг бас нэлээд өмнөх хэсгээрээ сайн дурдж өгсөн байдаг. Тэгэхээр бусад бизнесийн номнууд гэх юм бол хвчлэн бол одоо бид нар бүгдээр сайн мэдж байгаа бах тий. Нэг хэсэг нь болохоор тийм алдартай хүмүүсийн тухай ном байдаг. Одоо Steve Jobs ч юм уу, Bill Gates ч юм уу тий нэг тийм биллионер болсон тэгээ нэг бүтээсэн. Одоо тийм бас тийм genius гэдэг шүү дээ. Тийм бүр төрсөн гэх юм уу цаанаасаа нэг тийм алдартай хүмүүс байдаг. Тэгээд тэдний ингээд ерөнхийдөө яаж амьдраад яаж амжилтанд хүрсэн гэсэн нэг тиймэрхүү нэлээд номнууд байдаг гэдэг. Бас өөр ямар номнууд байдаг гэхээр хувь хүний ерөнхийдөө тэр хөгжилд зориулсан дээ. Тэгээ ийм чадвар байл хэрэгтэй. Өглөө болгон ийм тэдэн цагт босоод ийм хичээл хэрэгтэй ч юм уу те. Одоо ажлыг бол иймэрхүү сайн чанартай хийх хэрэгтэй ч юм уу. Тийм хувь хүний хөгжилд зориулсан номууд маш ихээр байдаг. Бас өөр ямар номнууд их энэ бизнестэй холбоотой номнууд их байна гэхээр бас нэг том байгууллагууд те. Тийм зориулсан дээр номнууд бас их байдаг. Одоо юу гэх юм
компани ажилчдынхаа одоо сэтгэл хангалуун байдлыг нь хэрхэн дээшлүүлэх вэ? Тэрний үндсэн дээрээс компани орлого нэмэгдэнэ ч гэдэг юм уу те. Эсвэл эдийн засгийн одоо тийм онлоодыг тайлбарласан ч тийм номнууд байдаг. Тэгээд манай зохиогч маань энэ дээр болохоор бас нэлээд манайх өөрөө бас нэг сургуулиасаа гараад бизнес хийгээд бас амжилтанд хүрсэн байгаа болохоор яг яагаад жишээлбэл энэ амжилтанд хүрээд байгаа тийм бизнес хийгээд амжилтанд хүрээд одоо ингээ мөнгөтэй болоод байгаа юмнуудыг ингээд нийлүүлээ бичсэн ном яагаад байдаггүй юм бэ гэдээ бас өөрөө бас одоо их номын дэлгүүрээр дээр явж байгаа бас олж хараад тэгээд өөрийнхөө туршлага дээрээс үндэслээд бас энэ судалгаагаа хийгээд энэ номыг бас бичсэн байгаа. Тэгэхээр энэ ном маань болохоор бусад номноос ялгаатай зүйл нь юм бол бас нэлээд амьдралд ойрхон бас тийм амар тийм юу гэх юм нэр томьёо те бас хүний хөгж одоо ингэж хичээ те ингээд байж нэг зовоогоод тахгүйгээр яг жишээлбэл энэ бизнес амжилт хүрэх үгүй гэдэг дээр бас нэлээд олон талаас нь хариулсан тийм ном байгаа. Тэгэхээр бас нэлээд уншихад бас миний хувьд амар байсан. Тэгээд эхэндээ бол бас яг уншигчдаас энэ зохиолч маань бас тийм асуулт тавьдаг те. Одоо бид одоо эргэн тойронд бол саяны дурдсан номнууд бол зөндөө байна те. Тэгвэл энэ номнуудыг хүмүүс одоо яагаад их уншаад байна вэ гэхээр хүмүүс болохоор юу гэж хэлээд байна вэ гэхээр чадвартай болоод байна те, туршлагатай болоод байна. Тэгээд чадвар туршлага чинь үнэхээр ихсээр байх юм бол таны орлого чинь те, эсвэл таны одоо төрөөч чинь үнэхээр зузаан бол чадж гэнэ гэсэн асуултыг бас тавьдаг. Тэгээд энэ дээр болохоор яг бүгд янз бүрээр хариулах багтаа баг зэрэгээр юу гэх юм орлого маань ихсэн ч юм уу те. Гэхдээ нэг дахин ихсэн гэвэл бас шал өөр бол явчихж байгаа. Хоёр дахин ихсэн ч юм уу те. За нэг 5-10% ихсэн, за яг 3-4% ихсэн гэх юм бол ажлын туршлагаасаа тий ажилласан жилээс бас чадвар өснөөс болоод юм биш магадгүй. Тэгэхээр яг үнэхээр та баян болж байна тий. Та үнэхээр чадвартай болоод энэ туршлагатай болоод нэг баян болж байна. Тэгэхээр ихэнх нь баг нөө гэж хариулах бах тий үгүй бах тий. Тэгэхээр яагаад жишээлбэл та ингээд чадвартай болоод туршлагатай болоод яагаад баяжчихгүй байна гэсэн асуултыг бас тавьдаг. Тэгээд энэ хариулт нь болохоор яагаад та нар ингээ юу гэх юм одоо тохиолч гэх юм да бус хүмүүс шиг ингээд тийм алдартай те амжилттай орлого хийх юм мэдэл чадахгүй байгаа гэхэлэр ерөөдөө бас нэг бодоод үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр та яг энэ чинь яг шалтгаан нь юу юм бэ гэхээр та ямар бизнес хийгээд байгаа, та ямар ажил хийгээд байгаа. Яг одоо та юу хийгээд байгаа те тэр чинь яг хамгийн чухал юм биш үү те. Тэгээд тийм учраас яг түүнийг бодож үзье те. Та одоо яг юу гэх юм зүгээр одоо нэг юм ажил хийж ирснээс яг үнэхээр баян болмоор байна те мөнгөтэй болмоор байна гэж бодож байх юм бол яг тийм мөнгө олдог, баян болдог бизнесийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Яагаад түүнийгээ сонгохгүй байгаа юм бэ гэдэг бас асуултыг бас уншигчдаас бас нэлээд тавьдаг, ном дээрээс өгүүлсэн байдаг. Яг үүн дээр яг бас хариулт өгөх замаар энэ номоо бас нэлээд бичсэн байдаг. Тийм болохоор яг юу гэж хэлэх гээд байна гэхээр яг мөнгөтэй хүн үнэхээр болмоор байгаа те. Одоо яг нэг тим байдаг шүү дээ. За хувийн юм хийгээд нэг гайгүй мөнгөтэй болчихсон юм те. Энэ нэг компанид ажиллаад баян болох гэнэ хувийн юм хийгээд мөнгөтэй болчихсон юм байна. Бүгд бодож идэг. Тэгээд тэгээ олсон санаа нь бас нэг явааргүй санаач идэг гэх юм уу те. Энэ ном дээр хэлэх гээд байгаа нь яг үнэхээр тэгж бодоод яг үнэхээр өөрийнхөө стартап ч юм уу те энтерпренер бол явах гээд байгаа юм бол яг ингээм амжилтанд хүрдэг мөнгө олдог бизнесүүд тийм онцлог чанарууд байгаа. Тэднүүдээр ажиллаж үзээд тэднийг яг тэн шинжилгээ үзье. Тэднийг хийсэн зүгээр юм биш үү те. Таны хийгээд байгаа юм чинь буруу юм биш гэсэн тийм бас энэ зүйлүүдийг ном дээрээс нэлээд дурддаг. Тэгээ яг номын агуулга бол ерөнхийдөө эднэр дээр бас нэлээд ажилласан гол поинтууд их онцлог шин чанаруудыг ер нь мөнгө олдог бизнестэй ашигтай явдаг бизнес таны баяжуулдаг бизнес гэж яг юу юм бэ те. Тэдний жишээн дээр яг энэ хүн нэлээд ажиллаад бас энэ ном дээрээс тайлбарлах хичээсэн байгаа. Тийм болохоор энэ номынхаа бусад номоос нэлээд онцлог гэж бас миний хувьд бас бодсон. Тэгээд сая бас хэлсэн тэгээд ер нь бизнес хийхэд тэ ер нь ажил хийхэд зарим амжилттай байдаг, зарим амжилтгүй тэ. Бизнесийн үед энэ ном дээр яг хэлэх гээд байгаа зүйл нь яг бас яг мөнгөөр хөлөөд байгаа юм байна. Үнэхээр яг орлоготой байна, амжилттай байна тэ. Та үнэхээр баяжуулж чадчихна уу? Яг таны бизнес амжилттай байна гэхээр. Тэгээд тийм учраас яг бизнесийг амжилттай гэж хоёр угаахад эхлээд амжилттай бизнесийн талаар яг сурч мэдхээс өмнө яг амжилтгүй бизнес гэдэг нь одоо яг юу юм бэ тэ? Юуны талаар мэдээлэл эхлээд тэг нэгдсэн нэг ойлголттой болъё гэж бас нэлээд заадаг. Тэгээд яг гоо энэ дээр яг ямар бизнес таавал одоо яг энгийн үнэ хувьд те одоо ингээд энгийн үн бизнес эхлэхийн хувьд одоо шинэ код гэсэн. Яг ингээд бизнес эхлэхийн хувьд ямар бизнес хийхгүй байсан дээр юм бэ те. Иймэрхүү бизнес хийх юм бол яг тийм фейл гэх юм уу алдах магадлал их байт юм бэ гэдэг ийм гурван шинж чанарыг бас төрсөн байдаг. Тэгэхээр яг анхлах хүмүүс л энэ гурван шинж чанарыг та бизнес хийх юм бол бас нэлээд алдах магадлал ихтэй гэдэг одоо энэ хүн томьёолсон байгаа. Тэгэхээр
Энэ гурван шин чанар нь юу гэхээр хамгийн эхлээд тогтмол зардал гэсэн ойлголт байгаа. Одоо юу гэх юм түрээсийн мөнгө гэж яддаг шүү дээ. Одоо байрны түрээсийн одоо жишээ нь за нэг оффистаа бол нэг бизнес хийхэд одоо офисыгаа түрээсчих юм уу тий. Яг тийм тогтмол цахилгааны төлбөр ч юм уу, усны төлбөр ч юм уу тийм яг тогтмол зардал чинь үнэхээр өндөр байгаад тийм бизнес байх юм бол яг анхлан хийж байгаа хүмүүст үнэхээр том тэр нь болохоор чаленж болоо явчихна. Энэ болохоор тавгаас амьд жаад одоо корона болж байгаа тий. Тэгээ корона болсон болоогүй таны бизнес амжилттай болсон болоогүй та энэ тогтмол зардлыг төлсөөр л байх болно. Тийм болохоор анхлан хийж байгаа хүмүүст энэ тогтмол зардал нь бас нэлээд өндөр тий. Түүнийг яг ингээд яг яаж төлөхөө тийм мэдээгүй тий. Зөвхөн ашгаасаа төлнө ч юм уу, ирээдүйд төлнө, зээлээр төлнө гэсэн байгаад яг энэ тогтмол зардал ихтэй бизнес хийж байгаа юм бол бас буруу ээж болцсох юм шиг гэдгийг бас хүргэсэн байдаг. Одоо тийм мэдээж хүн болгон тийм гэж бодож байгаа. Тэгээд хоёр дахь нь бол таны хийж байгаа бизнес чинь хязгаарлагдмал байх. Хязгаарлагдмал бизнес юм биш үү гэсэн тийм асуултыг тавьсан байдаг. Тэгэхээр энэ дээр яг хязгаарлагдмал гэхээр юу хэлээд байгаа вэ гэхээр одоо маш олон төрлийн хязгаарлагдмал байдаг. Тэр юу гэхээр одоо за жишээ нэг цайны газар тэ амар гой хоолтой газар нэлээ гэж бодоход тэр чинь жишээлбэл шөнө мэдээж ажиллахгүй. Тэгэхээр яг зөвхөн өдөр ажилладаг тэ. Тэгээ хүмүүс их хоол иддэг гэхээр чинь зөвхөн өдрийн цагаар ч юм уу. Эсвэл за нэг ажиллаа дараад оройн цагаар ч юм уу. Тэгэхээр яг тийм цагийн хязгаарлалтай бизнес болоо явчихж байгаа. Тэгээс дээрээс нь хоолны бизнес энэ төр гэхээр байршил маш чухал байдаг. Тэгээд яг хүмүүсийн яг офисын ажид ч юм уу тэ яг сургуулийн ажид ч юм уу тийм байршил биш л бол одоо яах вэ нэг тийм хурдны замын нэг хажууд байдаг. Тэ нэг барыг машин зогсдог ч юм уу тэ. Эсвэл хөдөө нэг байдаг. Барыг машины хажуугаар нь явдаг ч юм уу тэ. Нэг хүн явдаг. Тийм газар нээсэн баг. Тийм нэг хязгаарлагдмал газарт бизнес хийгээд байгаа юм бас нэлээд фейлх магадлал өндөр байдаг. Мөн бас багтаамж аваа тэ. Нэг дор хэдэн хүнд үйлчлэж чадах вэ? Нэг дор тэр бүтээгдэхүүн хэдэн одоо хүнд зарж чадах уу гэдэг бас энийг харах хэрэгтэй. Тэгэхээр таны хийж байгаа бизнес чинь тогтмол зардал ихтэй дээрээс нь хязгаарлагдмал байх юм бол анхлан суралцлагч юм одоо анхлан бизнес хийж байгаа шинэ бол маш хэцүү юм а тэ өргөжлүүлэхэд гэсэн санаа өсөлсөн байдаг. Гурав дахь нэг юм болоос мэдээж өөрийн мэдэхгүй зүйлээрээ бизнес одоо эхэлцдэг те. Одоо жишээ нь саяны одоо кафе хоолны газар байгуулах гэдэг. Одоо жишээл миний хувьд одоо програм хангамжаар те айтайгаар ажилладаг гэхэд гинт одоо жишээлбэл юу гэх юм. Нэг сайхан раменгийн газар те нэг сайхан спагеттигийн газар нийлээ гэж байна. Би тэрний тухай ямар ч мэдлэг байхгүй байж ч одоо тэрийг нээхэд фейлдэх магадлал бараг 95% ч гэх юм уу те. Би өөрөө хоол хийх гэж юм. Тиймэрхүү юм дурдсан. Одоо жишээл яагаад энэ мэдээж 3 юм дурдаад байна гэхээр жишээлбэл хүмүүс одоо яг ийм бизнес хийгээд амар хийчдэг. Одоо чинь за нэг юм хийхдээ яг мэдгүй юм эхэлцдэг тийм. Заавал нэг бизнес хийхэд тогтмол зардалтай чинь бизнес эхэлцдэг юм байдаг. Ялангуяа Японд бол бас нэг ийм ойлголт байдаг юм байна. Японд жишээлбэл хүмүүс одоо тэтгэвртэй гардаг шүү дээ. Тэтгэвртэй гарахаар компаниас нь одоо тэтгэврт гарсны мөнгө гэж бас нэлээд их хэмжээний мөнгө өгдөг. Дээрээс нь бас тэр тэтгэврийн сангийн мөнгө гэж бас өөрсдөө ингээд сар бүлгийн явсан бол маш их мөнгө авдаг гэх юм уу тий. Тэр мөнгөөрөө хүмүүс за ингээд тэтгэвртэй гарсан ч одоо хүссэн юм хийнэ гэдэг бас ингээд өөрийн юу гэх юм мэдхгүй бизнес эхлээд тэгээ нэг 2-3 жил болоо шууд тэр дампуурчдаг ч юм уу тий. Тийм ойлголт байдаг болохоор та яг өөрөө ингээд сонирхдаг юм хийсэн дээр шиг тий. Өөрийн сайн мэддэг юм хийсэн дээр шиг. Тийм одоо бас энэ point-ийг энэ дээр хэлээд байгаа болохоор яг бизнес хийх гэж байгаа ч юм уу тий. Одоо хөл дээрээ тагсах байгаа хүмүүсийнхэн бол хийх гэж байгаа юм чинь энэ гурав байгаад ийм хийх гэдэг юм бол бас та нэг бодож үзээ яг эднийгээ жишээлбэл хэлээрэй гэж боддог. Тэгээд одоо би бас нэг бодсон чилэл бидний Японд ч юм уу гадаа амьдэрдэг те. Тэгэхээр одоо Монголоос ч юм уу те. Японоос нэг юм одоо яг зарал баяцхан шиг хөшөө юм бол одоо яг манай 10 жилийн ажид хэлдэг ч юм уу те. Эсвэл нэг ийм технологи төр те. Энийг Японоос аваад энийг Монгол зарчмал мөнгө нэмээд те. Нэг давлаа наваад нэг тийм юм амжилттай болчих юм биш үү гэх юм. Тиймэрхүү юм байдаг. Яг ийм бизнес хийгээд байгаа амжилттай болж байгаа хүмүүс байгаа. Бах гэхдээ их хүнд бол бас юм хэцүү те. Яг мэдхгүй бизнесээс оролдоод байгаа болохоор жишээл миний хувьд бас нэг иймэрхүү бас нэг хийдэг байгаа. Нэг тийм бүгдэн дээр нас тохиолж ирсэн болоо гэж савруулсан байгаа. Тийм. Тэгээ яг энэ номон дээр яг түрүүний сая хэлснээр за ингээд амжилттай болох яг бизнесүүд ямар онцлог байна. Тэр онцлогуудыг манай зохиогч маань ерөнхийдөө бүгдийг нийлүүлээд нэлээ өөрөөр шинжилгээ судалгаа хийгээд ийм 15 одоо ийм онцлог шин чанар point-ийг бол одоо уншигч нартай зориулсан байгаа. Тэгээд зүүн гар талд нь бол яг энэ
зохиолч маань хэлсэн яг японоор бичсэн байгаа. Тэгэхээр япон хэл мэддгүүд нь зүүн гартал нас харчаарай гэж бодож байна. Тэгээд баруун гарталт нөх юм бол одоо миний бас жоохон муухан яа монгол хэлээр бас магцлаад орчуулсан байгаа. Тийм болохоор бас энэ Япон хэл дээрх ном болохоор тийм Япон хэлийг мэдэхгүй байх юм бол энэ бас баруун юу бас өөрөөр орчуулад нэг 15 одоо юм зэхтэй 15-ын менюг эмоциг хичээлээд орчуулад бичсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ 15-ыг бүгдийг нэг үрчлэн ярих гэхээс урдаад бас яг хэрэгтэй гэсэн одоо юм PKP гэдэг одоо нэг баймарсан одоо энэ шин чанарыг хуваалцъя гэж бодсон. Яг одоо ингээд үнээс таших номны дараалал маань гэх юм бол амжилттай болоод байгаа бизнесүүд энэ 15 шинж онцлог чанаруудыг одоо 8-аас нэг нэгээр одоо ингээд дурдаад явах байна. За тэгээд хамгийн ихний одоо зохиолч маань хэлгээд байгаа зөвлөгөө маань ч юм уу те гол нууц одоо меню маань юу гэхээр одоо таны бизнес одоо жишээлбэл ийм бизнес хийж байгаа бол тэр бизнесээ одоо жишээлбэл хэрэглэгчээс ямар нэг юм худалдаж авч эхлэх зүгээр юм биш үү гэсэн санааг илэрхийлдэг. Тэгэхээр гол point маань юу гэдэг байгаа гэхээр хэрэглэгч гэж байгаа тийм хэрэглэгч гэж хүмүүс байгаа. Бид нэр Японоор бол шогша гэдэг одоо хэрэглэгч одоо үйлчлэг авдаг хүмүүс тийм. Тэгэхээр хэрэглэгчнэр яг юу чаддаг вэ гэхээр хэрэглэгчнэр бол үнэхээр хэрэглэж чаддаг тийм. Хэрэглэгчнэр бол хэрэглэлтийн мастер гэж бас ном дээр дурдсан байдаг. Энэ маань юу гэдэг байгаа гэхээр хэрэглэгчнэр бол юмны үнийг амар сайн мэддэг тийм. Ямар нэгэн бүтээгдэхүүн ч юм уу сервисийн одоо юу гэх юм ямар сайн сервис вэ ч юм уу ямар гоё хамттай хоол вэ ч юм уу тиймэрхүү одоо хамт чанар үнийг бол маш сайн мэддэг. Тэгээ юм худалдаа авах чадвар маш өндөр сайтай тий одоо юу гэх хямдхныг нь худалдаж авдаг ч юм уу тий эсвэл чанартайг нь худалдаж авдаг ч юм уу яг тийм байдаг. Эсвэргээрээ яг энэ хэрэглэгч нар чинь яг юу чаддаг вэ гэхээр хэрэглэгч нар болохоор юм зарж чаддаг. Эсвэргээрээ юу гэхээр хэрэглэгч нар бол хэрэглэгч учраас одоо юу гэх юм хүмүүст эсвэргээрээ тийм худалдаа 8 хийж чаддаг гэсэн юм point хэлсэн байдаг. Тэгэхээр яг эндээс бол яг жишээгээр харахад бол жишээ нь бидний мэддэг одоо юу гэх юм Mercari гэдэг одоо Японд бас нэг юм болж байгаа. Тэгээ одоо фри маркетинг одоо иймэрхүү юм байж чаддаг. Жишээлбэл хэрэглэгч нар одоо ингээд өөрөө юм ингээд зардаг. Зарахтаа ингээд амар үнэтэй авсан юм одоо үнэтэй компьютер ч юм уу үнэтэй утсаа ингээд заа хэрэггүй авсан чинь зардаг юм гоо. Бас амар авсан хүнээс фидбэк хэмж зарчдаг. Эдрийг худалдаж авч байгаа хүмүүс их нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр та бүхэн анзаарчихсан бол яг тийм юу гэх юм тийм second hand юмнуудыг худалдаж авдаг ч юм уу тийм эсвэл яг тэр одоо юу гэх юм компьютер сайн мэддэг хүмүүс ч юм уу эсвэл тийм одоо юу гэх юм компани ч юм ингээд газ худалдаад авчдаг бас тиймэрхүү шин чанар байгаа. Дээрээс нь бас одоо юу гэх юм бид нэр байр машинаа зардаг бас нэг юм жишээ байгаа тийм. Тэгээ бид нар байр машинаа зарж байгаа ч гэсэн бас нэг хямдхан зарчих тохиолдол маш их байдаг. Тэрний болохоор эсрэгээр тэр байр машины change гэдэг болохоор амар хямдхан үнээр одоо хэрэглэгч нар яг хитээр зархаа гэсэн мэддэг. Яг зах зээлийн үнээсээ мэддэг учраас хямдхан зарчих тохиолдол маш их байдаг. Тийм учраас яг худалдаа авалтын пронод гэх юм уу. Яг тэрнээс мэрэгчсэн хүмүүс бол тэднээс бол ингээд маш их хямдхан худалдаад авчдаг. Тэгээд дээрэс нь тийм бас юм байгаа. Тэгээд бас Японд бас байдаг тийм book of те. Тэгээд ингээд хүмүүс уншсан номоо ингээд зарчдаг те. Тэгэхээр яг цаанаа болохоор тэр уншсан номын одоо юу гэх юм second hand номнуудыг худалдаж аваад цааш үнэтэй зарчиж байгаа. Тэгэхээр энэ ном хэдийн үнэтэй ном байг бас амар сайн мэддэг те. Тэгээ өөр ямар жишээнүүд байна гэхээр одоо тийм брендинг бүтээгдэхүүн те алт мөнгө эрдэнэс центр бас хүмүүс өөрсдийнхөө зарчдаг хэрэглэгчнэр. Гэхдээ яг пронод болохоор яаж вэ гэхээр тэр ямар үнэтэй гэдгээс мэддэг учраас хямдхан худалдаж аваад дараа үнэтэй зарчдаг ч юм уу. Бас тийм байгаа. Тийм болохоор хэрэг таны одоо нэг гэж байгаа одоо гарааны бизнес хийж байгаа тэр бизнес чинь яг таны яг тийм мэддэг ямар филд байгаа. Одоо жишээлбэл өөрийнхөө жишээн дээр хамаад би жишээлбэл одоо програм хангамжаар ажилладаг те. Одоо яг веб хөгжүүлэлт ч юм уу те. Одоо яг дата аналист гэх юм бол яг тийм дээр мэддэг юм одоо хэрэглэгч нараас ингээ худалдаж авах. Хэрэглэгч нарын датаг худалдаж авах ч юм уу те. Тиймэрхүү юмнуудаа бидний одоо хэрэглэгчнээс хямдхан худалдаж авчиж болох учраас юу гэх юм хэрэгэлдэг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр хэрэгэлдэг хүмүүсээс ямар нэг юм худалдаж аваад түүнийгээ бизнес болгоод зараач гэсэн санаа бас хэлж байгаа. Тийм болохоор бас ийм бас нэг том point байгаа шиг бас хэлсэн байдаг. Бас нэг өөр нэг зүйл нь юу гэхээр одоо сүүлийн үед ялангуяа бас нэлээд тренд болоод байгаа. Ялангуяа корона болох үед Crowdworks гэдэг эсвэл фрилансер гэдэг бас байдаг. Иймэрхүү одоо юм медиа сайтнууд байдаг гэх юм уу. Одоо жишээлбэл хүн ямар нэг одоо вебсайт хийлгэх гэж юмс бол одоо нэг дизайнер хийлгэмээр гэсэн тийм ажил байгаа. Тэр ажлыг жишээлбэл хин нэг хийлгэмээр гэхэд одоо иймэрхүү вебсайтууд юу гэдэг вэ гэхээр тэр ажлыг нь одоо хямдхан үнээр хийх гэдэг байгаа юм.
амар хүмүүсийг нэгтгэсэн. Тэгээд тэр хүмүүс болохоор нэгтгээд одоо тэд одоо ийм ажил ингэ байх юм бол одоо хямдхан үнээр тийм хийх боломжтой байгаа. Тийм болохоор одоо жирийн өөрийнхөө компани хүнээр одоо компани хүнээр хийлгэл одоо амар үнэтэй юм. Одоо ингээд иймэрхүү фри маркет ч юм уу иймэрхүү одоо хүмүүсийн цуглуулсан одоо ингээд нэгтгэсэн газар тавих юм бол хит дахин хямдхан хийх бас боломж байгаа юм шүү гэдгийг бас нэлээд хэлсэн байдаг. Тийм болохоор бас иймэрхүү бас санаа ч юм уу. Яг энэ санаад ижлэхэн санааг нь бас холбоотой юм бол бас нэлээд ажиг юм биш гэсэн санааг хамгийн их мэдсэн дээр бас дурдсан байдаг. Тэгээ энэ болохоор сайт нэгтэй одоо манай мөнгөтэй болох бизнесээр ихний санаа байгаа. Тийм. Хоёр дахь нэг юм бол яг санийхтай бас нэлээд айдианаас ижлэхэн. Ямар айдиа гэхээр үйлчлүүлэгч одоо өөр нь ажил хийлээ гэсэн санаа байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу гэсэн үг юм бэ гэхээр уг нь бол бид нар бизнесээ гэдэг үйлчлүүлэгчтэй юм зараад байгаа тийм хэрэглэгч нартай юм зараад байгаа. А дээрэс нь тэд өөрсдөөс нь ажиллуулаад зараад байгаа гэсэн тиймэрхүү бас бизнесүүд бас амжилттай явдаг юм шүү гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар жишээ гэхээр одоо та бүхэн сайн мэдэх IKEA гэж байдаг. Манай одоо гэрээ ах хүн тавилгатай зардаг тийм бэлгүүр байдаг. Тэгээ яг очихороо болохоор амар тийм шоурум ихтэй. Тэгээ амар гой тавилганаа зардаг. Тэгээс амар том агуулах маягийн тийм бэлгүүр байдаг. Тэгээ тэр бэлгүүрт орохоор тэгээ ингээ авахаар ингээ бусад одоо ингээ бэлгүүрүүд ажиллах амар хямдхан байдаг те. Амар хямдхан байдаг шил. Яагаад хямдхан байна вэ гэхээр IKEA болохоор яадаг вэ гэхээр яг бид нар юм хямдхан юм чанартай бүтээгдэхүүн зарна. Гэхдээ та нар болохоор өөрсдөө энийг эвлүүлээд гэхдээ өөрсдөө очиод угсраа гэдэг тийм юм хийдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч нар яаж юм бэ гэхээр яг очиод амар тийм гоё мэдрэмж юм өдрөд хямдхан чанартай бүтээгдэхүүн бодлоод авчиж байгаа. Тэгээ дээрээс нь бас өөрөө захиалаад гэхдээ хөргөснийхаа дараа өөрөө угсардаг тийм. Яг тэр донд яг зарим хүмүүс яг өөрсдөө угсармаар байна тийм. DIY өөрөө хиймээр байна гэсэн хүмүүс байдаг. Боловч ихэнх хүмүүс нь болохоор ингээд яг IKEA-гийн бүтээгдэхүүн сайн гэдэг утгаараа ингээд өөрийн мэдлэгийг аваад хийцдэг. Яг үүндээ цаана болохоор ямар бизнес модельийг явж байна гэхээр IKEA-гийн бизнес модель нь яагаад юм бэ гэхээр иймэрхүү entertainmentтэй үйлчлэгч нар өөрсдөөс нь хийлгэх юмыг одоо үйлчлэгч өөрсдөр нь хийлгээд тийм гутаа одоо их зардлаа ингээд амар багасгачихж байгаа. Хэрэв IKEA жишээлбэл ийм одоо авсан дээр барааг нь одоо өөрсдөө угсарч босгох гэсэн зардлыг хэрэв IKEA-д ажилласан бол тэр бүтээгдэхүүний зардал маш өндөр гарч ирнэ. Яг түүхий эд ч юм уу одоо шилэн тэр мод ч юм уу тэр одоо тэр тооны төхөөрөмж гэдэг бүтээгдэхүүнийхэн зардлаас илүү одоо хүний нөөцийн зардал маш их байдаг учраас тэр зардлаа ингээд багасгаад эсрэгээр үйлчлэгчнээс өөрсдөө ингээд entertainment байлгаар хийлгэж чадчихж байгаа. Тийм учраас болохоор юм IKEA-гийн бизнес маш их хоёр талтай win-win харилцааг явуулж байгаа гэсэн санаа байна. Жишээлбэл энэ санаа маань зөвхөн бас IKEA дээр бас биш байгаа. Одоо энэ дээрээс зураг тавьсан байгаа. Одоо Yakiniku гэдэг те Японоор бол одоо монголоор бол одоо нэг ашгарсан мах иддэг те хүмүүс одоо юу гэдэг цайны газар те ресторанд ороод маха өөртөө шавж иддэг те. Тэгэхээр энэ болохоор яг иймэрхүү цайны газар ресторан яагаад байна вэ гэхээр махын ингээд бэлдэж өгөө те сайн мах ч юм уу ингээд махын бэлдэж өгөө харин өөртөө та нар ингээд шараад өөртөө болгоод идэх гэсэн тийм юм гэж байна. Тэгэхээр үйлчлэгч нар болохоор тийм яг өөртөө шавж идээд те төлөгдсөн чамаг ингээд идээ яваад тэр нь болохоор яг зэрэгээрээ хөгжилтэй фанч юм те. Тийм экспириенсээ хөгжилтэй байдлаар өөртөө баг юу түүхий мах авчруулангуудаа өөртөө болгоод баг өөртөө хоол идэж байгаа. Гэхдээ тэр компанид нь биш тэр ресторанда мөнгө төлж байгаа. Бас тийм бас юм байгаад байгаа. Тэгэхээр яг иймэрхүү айдиануудыг бас нэлээд хэрэглэл зүгээр юм шиг гэсэн бас санааг бол энэ одоо Reset 2 дээр те Recipe 2 дээр бол зохиогч маань хэлсэн байгаа. Тэгэхээр бас үлээд бас нэлээд одоо худалдагчгүй одоо юм билүүрүүд ч юм бас нэлээд нэгдсэн байгаа. Тэгэхээр яг худалдагч гэсэн хүмүүсийг коста багасгангуудаа үйлчлэгч нар өөрсдөө очиж юу гэх юм ингээд төлбөрөө төлөө гараа авчдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс нэгдэж байгаа болохоор аль болох тийм entertainment байдлаар үйлчлэгч одоо хэрэглэгч нарыг өөрсдөр нь тийм entertainment байдлаар ажил хийлгээд үеийн харилцаа үүсгээд явах юм бол одоо таны бизнесийн одоо зардал чинь багасах юм шиг гэсэн санаа бас энэ хэлсэн байгаа. За ингээд хоёр дахь нь байгаа. За дараагийнх нь гурав дахь нь юм бол бас энэ амжилттай мөнгө болоод байгаа бизнесүүдийг бас ингээд дэн шинжилгээ хийгээл манай зохиолч манаас юм айдианууд юм ингээд яг хэлээд байгаа юм л та. Тэгээ гурав дахь нь болохоор бас иймэрхүү бас айдиа байгаа. Ингээд дан ганцаараа байх юм бол нэг тийм үн өрөхгүй. Ингээд олноор нь багцлаад нийлүүлээд
Түүгээр нь бизнес хийх юм бол одоо юу гэх юм. Тэр үнэ нь бүр хэд дахин өсөх ч юм уу те. Бас ийм бизнес байгаа юм шиг гэсэн айдиаг хэлж байгаа. Эсвэргээрээ одоо юу гэх юм. Дан ганцаар ингээд зарахаас үнэ хүргэж гарч чадахгүй те. Тийм бол тэрийг ингээд олон хэсэг хуваагаад тэгээ нэг нэгээр нь те жижиглээ зарна гэдэг шүү дээ. Нэг бүтээмийг олон хуваагаад зарах юм бол илүү ашигтай илүү тэр үр өгөөжтэй тийм бизнес хийх санаа байгаа юм шиг гэсэн бас санааг хэлж өгдөг. Энэ дээр бол жишээлбэл Японы бас нэг жишээ байгаа. Одоо энэ зурган дээр та бүхэн мэдж байгаа. Энэ бол Roppongi байдаг. Бас Японы алдартай тийм бизнесийн том одоо юу гэх юм дүүрэгт байдаг одоо тийм Mori Tower гэдэг. Одоо ийм маш өндөр одоо монголоор Shangri-La building гэх юм уу тэрнтэй ижил юм. Тэгэхээр Mori Tower building гэж байгаа. Тэр энэ Mori Tower болохоор одоо яаж үүссэн бэ гэхээр бүр 10 жилийн хугацаанд энэ хүмүүс болохоор яасан бэ гэхээр ингээд уг нь бол одоо энэ зурган дээр харж байгаа бах. Ийм жижиг ингээд байрнууд байсан тийм хувийн одоо нэг 2 3 давхраад хүмүүс ингээд амьдрэх газар байсан. Гэхдээ 10 жилийн план гаргаж байгаа. Одоо энэ ойр орчмын тийм бүх байруудыг ингээд нэгээр нь худалдаад аваа гэсэн гэж байна. Тэгээ худалдаж авсаар байгаад яг юм барилга барих юм том хэмжээ өсөнгүүд яг энэ найлуудыг нэгээр нь худалдаж аваад бөөнөр нь багцлаад газрыг авангуудаа тэр газар дээр нь маш өндөр том барилга барьчихж байгаа гэсэн. Тэр барилгаа барингуудаа яг бизнесийн том байгууллагууд түрээслээд одоо болохоор энэ болохоор Mori Tower болохоор одоо бас гадаадын бол Японы бараг бүхэл том гэсэн компаниуд энд орчиж идэг. Байдаг одоо жишээлбэл Google энэ гэх юм уу те. Одоо Barclays гэдэг бас нэг Америкийн одоо банк гэдэг ч юм уу. Ер нь амар том компаниуд энд одоо юм бүгдээр одоо юм түрээсээ мөнгө төлөө хийж байгаа юм уу. Тийм болохоор хэрвээ ингээд яг энэ жишээлбэл ганцхан байр аваад түрийгээ төрөөсөлсөн бол нэх мөнгө олохгүй ч гэсэн ингээд бөөнөр нь нэгтгээд түрийгээ юу гэх юм ямар нэг бизнес болох юм бол хэд дахин олох боломжтой бизнесүүд бас байдаг юм шиг гэсэн санаа бас хийсэн байдаг. Үүнтэй эсрэгээр яг эсрэг нь яг юу вэ гэхээр одоо жишээлбэл бас Японд бас байдаг суши гэж байдаг те загас түүхий загас гэдэг нэг одоо будаан дээр тавьсан нэг түүхий загас гэдэг. Тэр суши гэсэн ойлголт нь яадаг вэ гэхээр тийм бидний мэдээс үнэтэй гэсэн ойлголт байдаг те. Яг үүндээ ингээд Японы супермаркет ч юм уу ороод ирэхээр загас бол тийм үнэтэйш хямдхан те одоо Монголд байгаагаас ч юм уу те өөр улс тагас хамаагүй хямдхан. Тэгэхээр яг сушины газар яг гэхээр тэр загасыг бүр хэд дахин олон хуваагаад тэгээ нэг бүрчлэнгийн ингээд зарангуудаа одоо яг нэг нь хямдхан газараа 100 янз гэдэг ч юм уу те үнэтэй газараа бүр 1000 2000 янз гэдэг ч юм уу те. Тийм байдаг. Тийм болохоор ингээд олон хэсэг болгон хуваагаад зарах юм бол ашигтай бизнесүүд бас байгаа юм шиг санаа хэлсэн байдаг. Тийм болохоор бас шинэ хийх байгаа бизнестэй ингээд дан газар өнөрөхгүй бол хуваагаад сквал нийлүүлээд үн хүргэх боломж бас байгаа юм шиг гэсэн айдиа бас хэлсэн байдаг. Тэгээд бас сүүлийн үед бас Японд бас нэлээд ажиглагдаж байгаа гэх юм бол ингээд гадаад хүмүүс зориулсан бизнесүүд бас нэлээд бас хүч авч байгаа. Одоо жишээ нь гадаад хүмүүсийг ажилд авах тийм recruiting agency ч юм уу те. Одоо HR-ын тийм компаниуд бас нэлээд ихсэн байгаа. Өмнө нь болохоор энэ гадаад хүмүүс компанид орох хэцүү байдаг байсан. Тийм болохоор тийм ингээд бүгдийг нийлүүлээд нэг юм бизнес болгочих юм бол юу гэх юм компаниуд ажиллахад маш үр өгөөж ихтэй байдаг гэсэн санаа бас хэлсэн байдаг. Ингээд бас нэг 3 дахь нь болж байгаа шиг байна. Тийм 4 дахь нь гэх юм бол тийм монголоор магчлаад орчуулсан. Ганц л удаа хийгээд нэг хийсэн юм аа. 1000 удаа зараа гэсэн айдиа байгаа. Тэгэхээр энэ яг юу гэдэг байгаа юм бэ гэхээр одоо түрээний одоо жишээ ясна одоо жишээл нэг кол хийгээд нэг л удаа зарч чадна тий. Тэгэхээр сайн газрууд нэг тиймэрхүү байдаг тий. Нэг кол хийгээд нэг хүнд зарна. Дахиад нэг кол хийгээд нэг хүнд. Тэгэхээр 100 хүнд хийж байгаа 100 хүнд зараад тэрний орлогыг авна. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа хийснээрээ орлого олох гэдэг байгаа. Сүүлийн болохоор ямар бизнесүүд яг нэлээд хүчтэй байгаа гэхээр аль одоо ингээд нэг сайн нэгээд түүнийгээ ингээд олон хүнд зараад тэгээд цаашдаа хүн болгоноос нь бэкинг бүр өгөөж ашигтай ажиллах санаа байгаа. Тэгэхээр бас нэлээд төгөөмөл байгаа айди болооч зөвхөн болгоноос тийм анзаараад идэг юм шиг гэж яг зохиолчмод орцсон байдаг. Жишээлбэл бидний хамгийн сайн мэдэх юм бол одоо YouTube-ээр гэдэг тийм YouTube дээр одоо жишээлбэл хүмүүс өөрсдөө контент үүсгээд тэгээд амар олон хүмүүс үзүүлээ. Нэг амар сайн контент хийгээл хийсэн багт эднийг хүмүүс ингээд татамжтай үзээлээд хүмүүс үзэх болгонд одоо энэ сурчлагаагаар мөнгө олно ч юм уу тийм. Бас тийм айдиагаа бас энэ мог гэсэн бас нэг юм бас бизнес модель байгаа. Тэр онлайнаар ингээд хичээл заагаад яг одоо Harvard-ын ч юм уу тийм. MIT-ийн тийм том багш нар хичээл заагаад тэр хичээлийг одоо юу гэх юм бид нар онлайнаар
интернетээр ч юм уу тийм үзээд тэгээд тэндээ мөнгө төлөөд тэр education авдаг. Ийм их юмуд бас нэлээд бас хүчтэй байгаа. Тийм болохоор ингээд 10 удаа игээд 10 удаа зарах ба шүү дээ. Нэг тийм сайн юм игээд түүнийг олон заруул дээр юм шиг гэсэн тийм айди аваад байгаа. Яг нь энгийнээр эхлэх хүнд бол бас жоохон хэцүү гэж магадгүй тийм. Гэсэн хэдиж одоо юу гэх юм монголчууд жишээлбэл Facebook амар сайн ашигладаг ч юм уу тийм. Facebook дээр нэг амар сайн контент хийсэн байгаа. Тэрийг ингээд олон хүн зараад байх бас бизнес болох боломжтой гэсэн айдыг бас бодсон. Бас нэг патент license гэсэн байдаг тийм. Нэг одоо юу гэх нэг юм зохион бүтээгээд тэр license ингээд дараа яваад байдаг. Тэрнийг ашиглах болгонд юу гэх юм тэндээ мөнгө төлөөд байдаг ч юм уу. Бас ийм айди байгаа юм шиг. Тийм болохоор нэг сайн нэгээд тэнийг юу гэх юм бараг юу гэх юм мянгуудаа зараад ашиглая гэсэн бас айди байгаа. Энийг бас дурдсан байдаг. Тийм. Яг саяны айди бол нэлээд түгээмэл байдаг айди юм шиг байна. Дараагийнх нь их юм бол энэ 5 дахь бас тийм минимум юу гэхээр одоо үйлчлэгч болон одоо юу гэх юм одоо худалдагч гэх юм уу те одоо бизнес хоёр талаа гэж нэг нь ямаа зарж байгаа нэг нь худалдаж авч байгаа гэхээр энэ хоёр талаас нь яг нь голд нь ороод аль талаас нь мөнгө авъя гэсэн тийм бас айди яваад байгаа. Тэгэхээр яг худалдагч болон үйлчлэгч аль талаас нь төлбөр аваад тэрний дунд нь хийсэн бизнес хийж зүгээр юм шиг гэсэн юм айди байгаа даа. Тэгэхээр энэ бас би бас сайн бас мэддэг байсан. Энэ дээр болохоор яг амжилттай явж байгаа бизнесмен яг юу гэхээр Bizreach гэдэг Японд бас юм сүүлийн үеэс нэлээд хүчээ авсан HR-ын тийм Human Resource-ын компани байгаа. Энэ компани маань шилэр яадаг вэ гэхээр компаниудад одоо ажилтнууд зуучилдаг тийм. Тэгэхээр энэ бизнес модельнийх ингээд бусад байдаг тийм эйженси HR эйженси компаниуд ижилхэн боловч компаниудад хүн зуучлахад яадаг вэ гэхээр одоо бусад компаниудад болохоор энэ хүртэл одоо яадаг байсан бэ гэхээр хүмүүс л өөрсдийнхөө одоо гэх юм иймэрхүү компанид ормоор байна гэсэн юм одоо HR компаниудынх ингээд бичээд өгчдөг. Тэгэхээр HR-ын компаниуд нь тэр компаниудыг хайгаад энэ компани зүгээр юм биш үү гэсэн одоо гэх юм тэр ажил хийж байгаа хүмүүст өгөөд хэрвээ тэр ажил хийж байгаа тэр санд болгосон компаниуд нь орох юм бол энэ окийн HR-ын байгууллага нь яаж ашиг хийх вэ гэхээр тэр зурчлан байгууллага буюу ажил олгогч компаниас нь тодорхой хэмжээний хөлс аваад одоо их бизнес модельээр ашиг хийдэг байсан. Сүүлийн гарч ирээд байгаа нь Bizreach яадаг вэ гэхээр зэрэгээр нь аль талаас нь гэхээр ингээд ажил хайж байгаа хүнээс ч гэсэн мөнгө авдаг тийм модель гараад ирсэн. Тэгэхээр одоо жишээлбэл би ч ажил хайж байгаа гэх юм бол би бол ийм юмтай, ийм скиллтэй, ийм ажиллаар байна гэдэг одоо Bizreach өөрийнхөө материал өгөөд дээрээс нь яг иймэрхүү компанид ормоор байна гэдэг өөрийнхөө ормоор байгаа компаниудаас өгөөд дээрээс нь би мөнгө төлөх юм те. Тэгэхээр Bizreach юу вэ гэхээр миний ормоор байгаа компаниуд ч юм уу эсвэл миний скилл тарих компаниудыг хайгаад бид компаниуд зурчих юм те. Тэгээд тэр бид компанид орчих юм бол би ч гэсэн Bizreach мөнгө төлж байгаа нөгөө нэг ажил олгогч компани ч гэсэн мөнгө төлж байгаа. Тэр энэ бизнес модель яагаад амжилттай яваад байна вэ гэхээр тэр ажил олгогч талаас компаниуд яагаад Bizreach-ээс ирсэн хүмүүсийг ажилд авах магадлал өндөр байгаад байна гэхээр одоо тэр ажил хайж байгаа хүн одоо тэр мөнгөө төлөм байж тэ мөнгө төлөм байж одоо манай компанид орох гээд байгаа юм шиг байна. Тийм хүн гэдэг нь яг ямар хүн юм бэ гэхээр юу гэх юм манай компанид ажилламаар байгаа тэ. Манай компани одоо юу вижн ч юм уу тэ үзэл суртал энэ хүн үнэхээр таалагдаад болохоор манай компанид ормоор байгаа учраас энэ компани авъя гэсэн. Тийм аль альтай вин тал үүсчихэж байгаа. Тийм болохоор одоо яг Японд бол жишээлбэл яг энэ Bizreach гэдэг одоо HR компаниас нэлээд амжилттай явж байгаа. Бас ийм салбар байгаа. Тэгэхээр бусад компаниуд бол одоо юу гэх бас иймэрхүү бизнес модельээр бас зарим нь яг орж эхэлсэн байгаа. Орж эхлэх байгаа болохоор яг бас одоо шинэ бизнес эхлэж байгаа яг Bizreachтэй ажиллах юм айдиа байх юм бол нэлээд үр өгөөж ихтэй бизнес санаа байх юм шиг өгсөн санааг өсөлтсөн байдаг. Тэгээд энэ санаанаас гадна бас тийм миний хувьд хэлэх юм бол ажил хайхтаа дараа нь шилэл ажиллаа солихтой жишээлбэл Bizreach-ийг ашиглаж үзье гэсэн бодлоос нэлээд төрсөн. Тийм та бүхнээс энэ сонирхож үзээрэй. Тийм айдиас байгаа. За яг энэ таксины адвертайзмент бас жишээ гарч ирж байсан. Тэгээ энийг бас дараа цаг явуулаарай. Тэгээ 6 дахь нь гэх юм бол бас миний хувьд бол бас энийг бол нэхэн мэддэггүй айдиас гэсэн. Энэ бол юу вэ гэхээр хуулийн өрөөнд одоо үйлчлүүлэгч хэрэглэгч нартай хуулийн өрөөндтэй хуулийн дагуу тийм үйлчлүүлэгчдийг тийм донтуулдаг үргэлж их байнга татамжтай тийм одоо ахуулдаг тийм бүтээгдэхүүнийг нэр бизнес хийгээд бас зарьяа гэсэн тийм айди байгаад байгаа. Бас энэ бас нэлээд жоохон бас эвгүй айл гэж магадгүй. Гэтэ ингээд
зохиогч маань хэлж байгаагаар болохоор юу гэж хэлээд байна гэхээр иймэрхүү бизнесүүдийг ихэвчлэн одоо ийм өндөр ашигтай бизнесүүдийг яагаад өндөр ашигтай вэ гэхээр үйлчлүүлэгч нар ингээд байнга аваад идэхтэй байнга хэрэгэлдэг учраас одоо ингээд маш их орлоготой байдаг. Ийм орлоготой бизнесүүдийг ихэвчлэн улс буюу төрөөс ингээд угаасаа ингээд системээр ингээд бариад тэгээ төр ингээд ерөнхийдөө бас удирдчихэд те. Тэгэхээр бидний сайн мэдэх юм аялал тамхитай хүмүүсийг нь донтуулдаг иймэрхүү бүтээгдэхүүн болохоор улс болохоор орж ирээд маш өндөр хэмжээний дотор тавьдаг те. Тэр дотрооос бас нэлийн байж явчихдаг гэх юм уу. Тэгээ жирийн хүн хийгээд бол маш хэцүү бизнес гэдэг. Жирийн хүн ингээд яг орлого олох гэхэд бас амар их дотор төлөх хэмжээтэй болчдөг. Тийм биш бизнесүүдээ бидний одоо энгийн хүмүүс хийж болохоор бизнесүүд гэх юм бол одоо ингээд бас зохиогч нь хэлж байгаа юм л да. Бас өөр номуудаас нэлээд хэлж өгдөг те. Хүн болохоор ингээд ерөөхдөө бараг төрсэн цагаас хүн төрлөختөн гэдэг бол цаанаасаа ингээд ийм гурван ийм цагаан бүтээгдэхүүн ингээд цаанаас ийм домтчдаг те. Хүний тархи маань угаасаа тийм байдаг. Тэнийг ингээд цаанаас өгсөд байдаг. Юу вэ гэхээр сахар, гурил, өөх. Тэгээ өөх гэхэл фатик хэлээд байгаа те. Жишээлбэл амттай юм хүн юмар идэх тартай байдаг. Жишээл амттай кек идэх ч юм уу те. Амттай ингээд жуус уудаг ч юм уу те. Амттай ингээд торт ч юм уу те. Жармиг идэх ч юм уу. Тэрийг идчихэд дахиж идмээр санагдаад байдаг те. Тэгэл дахиж авч идэл байдаг. Тиймэрхүү бизнес бас нэлээд амжилттай байдаг. Амттангууд бүтээгдэхүүнүүд. Тийм болохоор тиймэрхүү бизнесүүдийг бас нэлээд хийх юм бол яг тэр хүн нэг удаа биш олон дахин үзүүлэх учраас бас нэлээд амжилттай юм шүү те. Тийм бас айдиа хэлсэн байдаг. Тийм болохоор зөвхөн одоо юу гэх кек хийх ч юм уу те. Яг ийм санаа биш. Таны хийж байгаа тийм бүтээгдэхүүн чинь гурил сахар өөхөр орсон байх юм бол тэр хүн дахиж хэрэглэх, дахиж авах магадлал нь аюу гэх хүний өөрийнх нь бүтсэн дахин угаасаа түүнийг хүсээд идэг учраас дахин авах магадлал их байгаа учраас хэрэг та бүтээгдэхүүн үйлдвэрлэл гаргаж байгаа бол энэ гурыг аль болох болж өгвөл ихээр хийж өгöd авах юм бол таны юу гэх орлого чинь ихсэх юм биш үү гэсэн санаа байгаа. Тийм болохоор иймэрхүү бас бүтээгдэхүүнийг бас яг хүний одоо юу гэх тархины бүтцээр нь дулгуурлаад бас шилж өгж байгаа. Тэгсэн мөртлөө хуулийн өрөөнд гэсэн иймэрхүү айдиаг бас хийж өгсөн. Энэ болохоор бас нэлээд сонирхолтой санагдсан. Тийм байгаа. Тэгээд дараагийнх нь гэх юм бол бас хүн болгоны мэддэг ч гэсэн бас нэг яг ямар тэг айдиагаар бизнес нь мөнгө олоод байгаа юм бэ гэсэн нэг харддаг бас бизнес юм болоо гэж бодсон. Энэ болохоор юу вэ гэхээр магадaltaй тулгуурласан бизнесүүд бас нэлээд ашиг өндөртэй байдаг шүү гэсэн санаа хэлсэн. Тэгэхээр магадлал гэдэг маань болохоор бас аазтай байдаг. Магадлал гэдэг маань болохоор бас эрсдэл байдаг тийм. Тийм болохоор хүн болохоор цаанаасаа ингээд магадлалтай юм бас тааш дуртай байдаг тийм. Азтай юм дуртай ч юм уу тийм. Ингээд суглаа аваад би бараг өнөөдөр хоцчих юм шиг байна ч юм уу. Тийм болохоор юу гэх юм суглаа аваад байдаг ч юм уу тийм. Бинго аваад байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү бас юм байгаа. Дээрээс нь мөрөдөө тоглоомод байдаг тийм. Казино ч юм уу тийм. Би болохоор өөртөө хэлээд байгаа. Би ингээд хоцчих юм шиг болохоор юу гэх юм. Одоо мод ирээд хоцчих болохоор ингээд тоглоод тийм. Тэр казино хийж байгаа байгууллагад ашигтай боловч яг тэр хүндээ бас нэг ашиггүй юм байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү айдын гамблтай казино дээрээс нь одоо яг драг гэдэг байгаа юм одоо юм масруулах бодисод ч юм уу тийм. Яг Монголд бол яг 20-д байдаг. Гэхдээ ингээд Америкийн дээр бол бас жоох ингээд хуулиар жишээ явчихж байгаа. Гэхдээ яагаад иймэрхүү казино бол юм бас юм масруулах бодисодыг хуулиар жишээ явчихж байгаа. Тэгэхээр энэ уус орж ирээд байгаа. Яг өндөр ашигтай хүн донддаг юм уу. Дээрээс нь уус орж ирэнгуудаа уус ашиг аваад байгаа учраас иймэрхүү бизнес бас нэлээд хийгээд байгаа. Тийм болохоор яг бидний бол хийхэд бас маш хэцүү байгаа. Эдгээр болохоор бүгд юм магадлалын ч юм уу юм байгаа. Санаа юм драг болохоор энэ өмнөхдөр гарч ирсэн санаа. Жишээ нь яг юм магадлал буюу Аз буюу эрсдэлтээр одоо ингээд тулгуурлаад ашиг олоод байгаа бизнесүүд өөрөөр хэлбэл юу вэ гэхээр сүүлийн ялангуяа Монголд юм одоо стоктэй FX бол янз бүрийн одоо койнууд те арт койнууд бас нэг юм cryptocurrency те захин мөнгөнүүд мангар ихээр үсээ те одоо жишээл манай Монгол 3 сая байхэд бол 4-5 захин мөнгөний одоо тийм хөрөнгөний бирж үсээд ч юм яваад байгаа. Тэгэхээр энэ нь яагаад вэ гэхээр бас тийм юу гэх хүн ингээд энийг ингээд авчих юм бол өсөх юм шиг байна гэдэг өөрөө ингээд азандаа найдаад идэх те. Бас мэдээж яг дүүс шинжилгээ хийж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ хүн болохоор цаанаас юм магадлалтай юм дуртай учраас ингээд аваад байгаа. Яагаад иймэрхүү бизнесүүд ингээд Монгол ихээр үсээд байгаа юм байна гэхээр яг ингээд ашигтай учраас ингээд цаад байгууллагууд хийгээд байгаа. Одоо жишээл одоо тийм ард цаггүй нэгдэлч одоо ард койн хийгээд байгаа гэхээр хүмүүс ингээд иймэрхүү цаанаас иймэрхүү юм дуртай байдаг учраас яг энэ нэг хийгээд бас мөнгө болоод байгаа гэсэн айдиа байгаа даа. Эсрэгээр яг энэ эсрэг талны юу гэхээр тийм эрсдэл дургүй хүмүүс байдаг тий. Би ингээ магадлал нь хитгэхгүй тий.
тийм хүмүүс зориулсан бизнес маань юу байдаг гэхээр одоо даатгал байгаа. Одоо яг амжилттай даатгал ч юм уу те. Одоо ажлыг олох даатгал ч юм уу те. Эрүүл мэндийн даатгал ч юм уу. Тиймэрхүү байгаа. Тэгээд ялангуяа иймэрхүү бизнесүүд бол Монголд бол маш болсон байсан. Одоо жишээлбэл сүүлд бол баг юу вэ баг. Одоо буруу санааг бол нэг баг 4-5 мянга 4-6-7 мянга даатгалын компаниуд Монголд бүртгэлтэй байна гэсэн судалгаа байсан тийм. Тэгээ зөвхөн энэ Монголд ч гэлтгүү дэлхийн нийтээр юм хүмүүсийн одоо эрсдэлтээр тийм иймэрхүү сэтгэл зүйдээр нь тоглосон даатгалын компаниуд маш их байдаг. Одоо энэ баруун тал дээр зургаар байсан байна. Нэгэн компанид бүгд ийм даатгалын компани болохоор хүмүүний ингээд ийм эрсдэлтгүүлэх тийм аюул дээр нь тоглоод хүмүүс мөнгө өгөөд тийм болохоор иймэрхүү бас бизнесүүд байгаа. Тэгэхээр яг хав ийм бизнес эхлэх хэцүү байсан ч гэсэн эдгээр дээр нь толгуурлаа юм бас нэлийн дайжгүй санаа юм шиг байна. Санаа иймэрхүү бизнесүүд бас нэлийн ашигтай байх магадaltaй юм аа гэсэн санаа өсөлсөн байгаа. За дараагийнх нь гэх юм бол бас энэ нэлийн бас амьдралд орхон жишээ юм шиг санагдсан. Тэгээд түүхийд болон бэлтгэл ажилдаар давуу байдал үүсгийа гэдэг бас монголоор магтлагад орчуулсан бодлоо. Японоор болохоор шире дэ мокер гэсэн байна. Шире гэх юм юу гэдэг бэлтгэл ажилтай түүхийд одоо яг юм зардлаа багасгаад тэгээд зардалчин багад байх юм бол одоо яг таны орлогч ихэх юм биш үү гэсэн юм санаа хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо энэ жишээлбэл гарч байгаа жишээ гэх юм бол яг энэ эсрэг жишээг нь хэлээд байгаа. Тэгэхээр зардлаа багасгах юм бол яг таны ашигтай байх уу? Эсрэгээрээ яг зардалчаа ингээ бусад одоо яг бизнесэд ижлэхийн тэнэ зардалтай. Гэхдээ та ингээд үн нэмээд өндөр үнээр зарахаар одоо ашигтай байх уу гэсэн хоёр асуултыг тавьж байгаа. Жишээл аль нь нэг урт хугацаанд ч юм өөрөө хөгжиж авах гэсэн бас асуултыг тавьсан. Тэгээд жишээлбэл яг энгийн зардлаар хийгээд те яг ингээд бас одоо нэг бүтээгдэхүүн гэхэл энгийн зардлаар яг үнэтэй зардаг тиймэрхүү бизнес бас маш амжилттай болж байгаа бизнесүүд байгаа. Жишээ нь ямар бизнесүүд вэ гэхээр одоо бидний мэдих Starbucks юм те. Starbucks яг үндэ кофе бол амар хямдхан. Бараг нэг нь бол бараг нэг аяг кофе бол бараг 50 yen хүрдэггүй те. 50 yen монголоор за 54 гэж шууд орчуулчих те 54. Тэгээ ингээд Японд бол бараг 500 yen-аар зардаг те. Одоо монголчууд 504-өөр зардаг. Тэгэхээр тэрнийх нь яг ингээд зард нь бол яг 54-өөр ч юм уу 50 yen битээд байгаа. Амар тийм өргөж данд үнэтэй зардаг байгаа. Яг Starbucks яг орчин гоё гэсэн тиймэрхүү санаа байдаг ч гэсэн яг энэ айдиаг нь юу гэх юм өрсөлдөгчмөр маань яг иймэрхүү айдиаг нь ингээд амар дөөрөөчдөг. Яг энэ дөөрөөсөн санаа гэх юм бол яг Японд бол жишээлбэл одоо энэ дотор гэдэг бас нэг тийм хямдхан кофе зардаг тийм франчайз байдаг. Тэр болохоор бас яг энэ Starbucks гэх юм хүмүүс юм үнэтэй кофетэй ийм гоё орчинд үнэтэй кофе уух дуртай байна гэдэг бас айдиаг нь шууд хуулбарлангуудаа одоо ийм XS2 гэдэг тийм бас кофений брэнд гаргаад бараг шууд Starbucks copy paste хийсэн. Тэгээд ийм айдиа гаргаад одоо хүртэл энэ франчайз нэлээд явж байгаа. Тэгэхээр Starbucks-ыг дөөр байгаа амжилттай явж байгаа бас нэг бизнес байгаа тийм. Бас энэ Thales Coffee гэдэг байгаа. Энэ ч гэсэн одоо жишээлбэл Starbucks-ийн амжилтнаар тулгуурлаад бараг үнэтэй кофе зарья гэдэг иймэрхүү хийгээд бас амжилттай явж байгаа бизнес байгаа тийм. Яг ийм байгаа ч гэсэн яг бүгд жишээлбэл энэ дээр юу амжилт олдоггүй маа гэсэн айдиаг бас үнэхээр хэлээд байгаа. Тэр энэ фейлдсэн жишээ эсрэгээр ямар жишээ нэ гэхээр Японд жишээлбэл Oreno French гэсэн ингийн бас франчайзын ресторанууд байдаг. Монголоор их юм бол миний Франц болтой гэсэн нэг юм франчайзын хоолны газар байдаг те. Энэ хоолны газар нь ямар онцлогтой вэ гэхээр ингээд одоо хоолных нь одоо их найрлаж байгаа тэр бүтээгдэхүүнүүд нь те найрлагууд нь ч юм уу одоо мах ч юм уу те одоо паста гурил ч юм уу те тиймэрхүү юмуд маш өндөр түвшний байдаг те тэр хэмжээгээр яг тэр нэг бүтээгдэхүүн те нэг хоолных нь бас жоохон өндөр байдаг а гисэн идэж тэр маш өндөр одоо юу гэх юм эргэлттэйгээр бас зарагдчихад их те тэр нь болохоор бас өндөр өрөөгөөжтэй бас явдаг юм Starbucks ижлэхэн айди юм шиг бас харагддаг. Гэтэ яг үүнийг нь одоо жишээлбэл фейлцэн жишээ юм бол икинари стейк гэж байдаг те одоо стейк бас иддэг юм бас Японы франчайз хоолны газар байгаа. Энэ хоёроо ингээд шууд 100% дөрөөсөн байдаг. Ингээд жишээлбэл энэ дөрөөгд тэгсэн болооч одоо сүүлийн үед болохоор икинари стейк бас фейлцэн. Яагаад фейлцэн бэ гэсэн чинь яг одоо жишээлбэл Oreno French-ийг одоо ингээд дөрөөгаад ижлэхэн модельээр ингээд бизнес модель хийсэн юм шиг болооч яг цаана хийгээд байгаа. Тэр нууц модельээр нэг дөрөөж чадаагүй юм аа тий.
Тэр нууцны юу байсан бэ гэхээр яг энэ ресайп арга дээр хэлээд байгаа. Бэлтгэл ажилтай. Түүхийд болон бэлтгэл ажил дээр зардлаа маш бага түвшинд одоо оройн френч барьж чадсан байгаа гэсэн айдиа байгаа даа. Тэгэхээр яаж шилэл оройн френч тэрийг бага түвшинд барьсан бэ гэхээр одоо шилэл оройн френчийн одоо энэ франчайз иймэрхүү ресторануудын тогооч нарын жишээлбэл хамгийн гол одоо хямдхан одоо олж авсан тийм хүмүүс нэ. Тэдний тогооч нар ямар хүмүүс вэ гэхээр ингээд амар том ресторануудын 3 удаатай ресторануудын одоо ийм хамгийн том ахлах тогооч биш ч гэсэн одоо 2 3 дугаар левелийн тогоочуд байсан те. Тэгмэрлээ 3 4 удаатай тийм ресторан ажилладаг тогооч нар байсан. Тэднийг болохоор оройн френч очоод цалингийн жоо гэсэн үг одоо өөрсдөө одоо ийм энэ франчайз ресторануудад ажиллуулад тэгсэн чи яг юм амар өндөр амар гоё амттай хоолнууд игээд тэр нь болохоор ингэ ажилтанд хүрсэн. Тэр оройн френч яг нууц жааны юу гэсэн болохоор тийм өндөр түвшний одоо тийм тогооц нартай өндөр түвшний шефүүдийг хямд үнээр очиж скаут хийж авчираад өөрсдийнхөө тийм одоо юм ресторанууд дээр ахлахаар тавиад явсан ингээ амжилттай явсан байсан. Гэхдээ кинорэстик бол яг трийг нь дөөрөж чадаагүй. Хямдхан үнээр тийм лаг тогоочнод нь олж чадаагүй. Учираас одоо кинорэстик гэлцсэн юм а гэсэн санааг хэлсэн байдаг. Тийм болохоор юу хэлэх гээд нэ гэхээр ингээ шинэ ингээ цайны газар нээсэн ч гэсэн те үнийг ингээ зардлаа айлуулах хямдхан байлаа. Тэ үнэхээр лаг бүтээгдэхүүн хийж байгаа бол яг бусад юм лаг бүтээгдэхүүн хийж байгаа юмудаас бага зардалтай. А тэгэх юм бол тэр бага зардалтай хийгээд явж байгаа тийм бүтээгдэхүүнээс чинь нэгдүгээр яах вэ гэхээр өрсөлдөгч нар чинь дөөрөж чадахгүй. Тийм учраас тэр бол таны яг бизнес модельийг чинь нууц болно. Дээрээс нь яг бага зардлаар хийгээд сайн бүтээгдэхүүн зарж байгаа болохоор үргэж орлого чинь их байна гэсэн тийм санаа илээд байгаа. Тийм болохоор тэр өөрийн цайны газар нээсэн ч гэсэн бусдаас тийм онцлогтой тийм нууцтай мэйл дээр юм шүү гэсэн санааг хэлсэн байгаа. Тэгээд энэ сүүлийнх нь бас жоохон илүү урт болж байгаа шиг байна. Энэ сүүлийнх нь юу вэ гэхээр ресайт 13 дахь нь. Тэгээд бизнес хийхдээ ингээд өөрөө ингээд тийм зах зээл ингээд өөрсдөө бизнесээр ингээд ороод гараад ирээд явход ингээд хэцүү те. Red Ocean гэдэг шүү дээ те. Тэгээд бүр амар олон тоглогч нар ихтэй. Тийм бизнесээр ингээд ороо явах нь хэцүү байгаа л өөрөө тийм Blue Ocean үүсгэх те. Blue Ocean юу вэ гэхээр ямар ч үзлэгч нар байхгүй тийм газар бизнес хийгээд байгаа. Тэгэхээр тийм бизнес өөрөө шинээр үсэг түүнийхээ гол тоглогч нь өөрөө болоод их мэдлэлтэй байна та өөрөө болоо гэсэн юм айдиа байгаа. Тэгэхээр энэ айдиа жишээлбэл ямар одоо тийм бизнесүүдээр нэлээд амжилттай явж байна гэхээр одоо жишээлбэл Японд бол ямар гоё юм болохоор энэ ялангуяа Shikaku гэж байдаг тийм certification гэдэг тийм англиар тэгээд монголоор гэх юм бол тийм батламж зэрэг гэх юм уу тийм энэ хүн юм чадна гэсэн тийм баталсан тийм баталгаанууд байдаг. Тэгээд үүнийг бол анх үүссэн одоо юу гэх юм Японд жишээлбэл иймэрхүү үүссэн түүхэн их юм бол уг нь бол нэг жирийн хүн зөвхөн нэг жирийн компани нэг санингийн компани жишээлбэл юм одоо гэх юм ханзны одоо юм шалгалт дээр бизнес хийж зүгээр юм шиг гэдэг айдиа гаргаж ирээд тэгээд тэр нь яхаа явсаар хагаад одоогийн одоо юм Shikaku тийм certification хэлбэртэй хүрээд яг улсын юм болсон. Гэхдээ анх бол зөвхөн бизнес хийсэн. Тэгэхээр яах вэ гэхээр хүмүүс зөвхөн шалгалт өгөөл энэ хүний за ханз мэддэг үзэл гэсэн юм явагдаад байгаа. Тэгээд бидний сайн мэддэг TOEIC-ийн шалгалт байдаг. Тэгээд TOEFL-ийн шалгалт байдаг. Бид нар ингээд яг тэр чинь бизнесгээ харах юм бол бид нар мөнгөө төлөөж шалгалтаа өгöd байгаа. Тэгэл бид нар ч юу гэж юм гэхээр за би мэддэг гэсэн тийм батламж хүлээгээд аваад байгаа тийм. Тэгээд цаана болохоор амар өндөр өөр өгч тийм. Тэгээд шалгалт аваад энэ хүн чаддаг чадвар гэсэн юм өгöd байгаа. Тэгэхээр амар өндөр өөр өгчтэй тийм. Иймэрхүү өнөд байгаа. Шилдэлээр юу гэх юм. Жишээлбэл та өөрийн гэсэн иймэрхүү тийм батламж ч юм уу сертификейшн үүсгэл зүгээр юм биш үү гэсэн бас айдиа хэлж байгаа. Монгол бас энэ бас нэлээд хөгжсөн юм байдаг. Санагтаад шинжид болохоор тийм янз бүрийн байгууллагуудаас танах тийм тэргүүний байгууллага боллоо. Болохонд бол тэд дөрөв төлнө өгсөн юм яваад байдаг. Энэ бол жоохон буруугаар явсан бас энэ байгаад би санагдсан. Гэтэ бас ягаад ч ийм хүмүүс бизнес хийгээд байгаа юм бэ гэхээр өндөр ашигтай ажил хийгээд байгаа маа гэсэн айдиа хэлж байгаа. Дээрээс нь одоо бидний сайн мэдэх одоо юмнууд дээр одоо ингээд од өгдөг те үнэлгээ өгдөг те рейтинг стар гэдэг үнэлгээ өгдөг. Жишээлбэл хоолны салбарт гэх юм бол яг хоолны амир ярьж байна те. Хоолны салбарт гэх юм бол Michelin гэдэг. Уг нь бол энэ компани ч мөн бол дугуй байдаг газар. Тэгсэн чинь анх бизнес нь юу байсан бэ гэхээр лаглаг ресторануудад энэ бол дэд зэрэг ресторан 3 одоогийн те 2 одоогийн 1 одоогийн гэл одоо их юм бүр ингээд амар олон жил болцсон. Тэгэхээр ресторанууд болохоор баг энэ одоо их тийм Michelin-ээс одоо ингээд энэ одыг авах хүнд баг халалцдаг те. Тэр нэг одыг авчихсан юм бол тэр бизнеснэр өгчдөг те. Тэр
жилийн болох тэр юм болохоор амар том бизнес болоо явчихж байгаа. Тэгээд ялангуяа юм од өгдөг те юм үнэлдэг янз бүрийн үнэлгээ өгдөг тийм байгууллагууд бас амар сайн амжилттай бизнес явж байгаа. Тийм болохоор та жишээлбэл таны мэддэгтэй чаддаг юм байх юм бол үнэлгээ өгдөг ч юм уу те эсвэл тийм баталдаг хүн болчиход те. Тэрийг бизнес болгоо явуулчих гэсэн санааг бас хэлж байгаа. Тийм болохоор заавал нэг хэцүү бизнесээр орохгүйгээр та өөрөө энэ шин бизнес хийгээд үүсгээд өөрөө тэрийг яваачаа гэсэн бас айдиа хэлээд байгаа. Одоо жишээлбэл сүүлийн жишээлбэл манай IT-ийн салбарт ч юм уу юм ялангуяа тийм deep learning гэдэг бас яваад байгаа тийм хиймэл оюухан дотор одоо юу гэх юм бүр амар гүн одоо юу гэх нейрал нэтер хүний дахны бүтцтэй холбоотой ижлэхэр тийм боддог тийм одоо юу гэх юм модель амар ашигтай байдаг гэсэн. Түүнийг чи хийж чаддгаа гэдэг тийм одоо шалгалт Японд үүсээд 2 жилийн өмнө дөнгөж байгаа. 1-2 жилийн өмнө үүсээд амар өндөр үнэтэй шалгалт. Жишээлбэл би өвчлөх өгсөн. Тэгэхээр одоо ингэ бодсон чинь бүр амар үнэтэй шалгалт өгөөд тэгээ би тэмцэн өгсөн хариу авч байгаа. Яг цаана хийцэн хүмүүс нь болохоор амар сэргэлэн сүүлийн тэрэнд болж байгаа юм дээр зөв шалгалт хийгээл би бизнес хийцэн байгаа ч юм уу тийм болохоор бас хүмүүсээс нэлээд лаг бизнес хийж байна гэсэн бас миний бас мэдэрсэн байгаа. Тийм болохоор та бүхэн бас бизнес хийж байвал ийм айдан дээр ажиллаач гэсэн юм гин санааг бол зохиолч манаас хэлсэн байгаа. За нэг ингээд тийм баг 9 бас юм хэсэг нууцж байгааг танилцууллаа. Тэгээд 6 жор байгаа тэрийг ингээд мэдхийг хүсэж байвал бас тийм та бүхэн уншиж үзээрэй. Тиймэрхүү байна. Тэгээд тийм бас жоо дүгнээд хэлэх юм бол яг сайн ярьсан юм даа дахиад ярьж магадгүй гэхээр миний хувьд ойлгосон зүйл гэх юм бол тэгээд энэ бол одоо яг миний өөрийг ойлгосон зүйл гэх юм бол яг ингээд тэгээд миний хувьд гэх юм бол одоо бараг 5-6 жил ажилласан. Тэгээд ажиллаад яваад байгаа. За ингээд цалин бол баг зэрэг бас өсөж байгаа тийм. Хэд дахин би ч гэсэн хэдэн 2-3% орчим өсөж явж байгаа. Яг миний бол өөрөө мэдрээд байгаа зүйл ингээд чадвар сайжирж байгаа мэдэрч байгаа тийм. Ажил хийж чаддаг болж байгаа мэдэрч байгаа. Гэсэн хэдиж яг тэрнтэй зэрэгцээд орхомод идэх юм өгцснэг бол яг үнэ ихээр үгүй байгаа. Энэ намайг үсэн чи яг үнэхээр тийм санагдаж учраас тийм ингээд тааштай ингээд бас ажмаар ч юм уу хүн болгонд ажмаар санагдаж байгаа. Тийм өөрийн гэсэн юм хийгээд бизнес хиймээр байгаа яг саяны орлоготой бизнесүүдийг өөрсдөө дүү судалгаа хийгээд тэднийг бизнесийн хуулна гэхээс илүүтэйгээр яг бизнес олоод байгаа тэр нууц жорыг энэ бизнес олоод байгаа тэр арга хэлбэртэй тэр схемийг тэр бизнес моделийг хараач тийм тэрийг нь ашиглаад өөрийн чаддаг юм а бизнес болгоод яваач гэсэн санааг бас нэлээд хэлсэн. Тэгээд би бас тийм цаашдаа бизнес хийвэл бас скидэ бизнес хийгээ мэдгүй байгаа ч нэг юмыг бас нэлээд ойлгосон. Бас дээрээс нь яг бид нар одоо ингэж жирийн ажиллаж болоо те бизнес хийгээд тийм баяжаагүй явж байгаа ч гэсэн ингээд яг үнэхээр ингээд бидний амьдралд баяжаад байгаа те бизнес амжилттай болоод байгаа бизнесүүд байгаа. Тэгээд түүнийг ингээд яг энэ зохиолч маань 3 хуваасан байдаг. Тэгээд түрүүн бас дурдсан уус те уус бол амар ашигтай бизнес хийгээд байгаа. Тэгээд аяг тамхи зарж байна те яг казино ажиллаж байна те дээрээс нь нэг тийм драг интерес амар татвар авч байна те амар өндөр ашигтай уус ингээд орлого олоод байгаа. Бид нар тэднийг угаал хийх хэцүү. Тийм хэцүү биш боловч гэсэн яг улсын одоо юу гэх юм. Одоо юу гэх юм. Хуулийн дагуу дах тийм бизнесүүдийг ингээд бас ороод хийх юм бол бас тийм ажиг юм шиг гэсэн санааг хэлж байгаа. Тэгээд бас тийм бизнесүүдийг бас хийцгээе гэсэн байгаа. Тийм болохоор тэгээ одоо ингээд үүнээс цаашдаа саяны хэдэн айдиануудаас тулгуурлаад бизнесээ бас яг өөрөөр харж чадах юм шиг санагдсан. Тэгээд бас бизнес их таасан тэрийг бодцгоё. За ингээд өнөөдрийн мануугаар дуусчаан тэгээд энэ шараа хийсэн саяны ингээд ярьсан яг ингээд нууцч орох тий энэ тохиогч юм хэлсэн айдиануудыг бас ингээд жишээтэй айлах өөрийн гэсэн өөрөөрөө орчуулад хүргэлээ. Тэгээд бусдын бас сонирхолтой бас нэлээд жишээнүүд байгаа. Тэгээд тэднийг бас дараа ярилцах боломж үлээл. За гэж бодсон. Та бүхэн номоо аваад уншаарай. Яс тусчдын сонирхолтой ном байгаа. За ингээд баярлалаа. Get those